үнэхээр одоо хууль тодорхой биш. Тэгээд иж бүрэн биш. Дутуу гочуу зохицуулттай байгаа талаарх судалгаа одоо та бүхэн хийдэг баха. Яг одоо энэ шүүхтэр очиод хууль хэрэглэхэд юу нь онж гин, юу нь алдаж гин гэдгийг бол илүүтэй та бүхэн одоо судалж датабас ариунтай байж байгаа. Тэгээд яг энэ өнцгөр энэ судалгааны байгууллагууд хамтарч ажиллах, датагаа солилцох, ерөөс энэ хууль иж бүрэн тодорхой ойлгомжтой байх талаар таны бодол одоо юу байна вэ? Бид нар судалгаа хийж байгаа явцад энэ бас хүний эрхийг зөрчсөн заалттай юм байна шүү. Энэ хуулийг ингээд сайжруулчаасаа гэж хүсэх тийм судалгаанууд бол гарч ирдэг. Тийм судалгаанууд бол байдаг. Судалгааны төв дээр шүүхийн шийдвэрийг хураангуй бэлтгэдэг. Шүүхийн шийдвэрийг хураангуй бэлтгэхдээ би нөгөө шийдвэрийг яаж сонгож авдаг вэ гэхээр ерөнхийдөө эрх зүйн ач холбогдолтой хяналтын шатны шүүхээс тэр одоо ямар нэгэн хуулийн заалтыг тайлбарлсан байгаа, иргэд мэдээсэй гэж хүсээд байгаа тийм одоо шүүхийн шийдвэрүүдийг сонгож аваад шүүхийн шийдвэрийг хураангуй хийж байгаа. Зарим шүүхийн шийдвэрийн хураангуйгаа бид хийхдээ бас энэ эрх зүйн ач холбогдолтой юм байна. Энэ хууль нь буруу байгаа учраас, энэ хууль нь хүний эрхийг зөрчөөд байгаа учраас шүүхийн шийдвэр нь бас ингэж гарсан юм байна шүү. Шүүх бол хуулийг хэрэглэдэг байгууллага учраас гэдэг агуулгаар ганц нэг бас шүүхийн шийдвэрийг сонгож авч хураангуулах тохиолдол байдаг.